Хүүхдээ аюулгүй газар байгаа гэж итгэж байтал гинэд сураггүй болсныг мэдсэн эцэг их ямар их айдас цөхрөлд автахыг төсөөлөд үз. 2004 онд Сингапурт нэгэн ээжийн хувьд энэ аймагт хар дарсан зүуд бодит байдал болсон юм. Түүний охин ямар ч уул мөргүүгээр алга болжээ. Энэ хэрэг бүхэл бүтэн улсыг цочирдуулж гаднаасаа тайван аюулгүй мэд харагддаг Сингапурт удаан хугацаанд арилгахгүй шарх үлдээсэн юм. Өнөөдөр бид Сингапурыг айдас уу гашууд автуулсан Хуангагийн зүрх шимшрэн түүхийг өгүүлнэ. 2004 онд Хуанга гэдэг нэр Сингапурын хүн бүрийн танил нэрсийн нэг болжээ. Түүний гинтийн алга болсон явдал нийгэм даяар цочрлын давлгаа үүсгэсэн бөгөөд яг л газрын хөрснөөс арчигдсан мэт алга болсон байв. Түүний ээж охиноо эсэмэнд олдно гэсэн найдвараас зуран Сингапурын өнцөг болон бүрээр цөхрөнгөө баран хайжээ. Бүхэл бүтэн улс ихийнх нь эрэлд нэгдэж олон хүн охиныг нь эсэмэнд олдоосоо хэмээн залбирч байлаа. Гэвч тэдний хамтын хүчин чармайлт хүсснээр нь төгссөнгүй. Хуангагийн түүх өнөөдрийг хүртэл Сингапурын хүмүүсийн сэтгэлд айдас төрүүлсээр байна. Энэ бол хүүхдүүдийн аюулгүй байдал зөвхөн эцэг эхийн бус бүхэл бүтэн нийгмийн хариуцлага гэдгийг сануулсан гашуун түүх. Аюул хамгийн санаанд оромгүй газар тэрч байтугай бидний нүдэн дээр ил байгаа мэд орчиндч нуугдж байдгийг энэ хэрэг харуулсан билээ. Хуанга алга болсноос 3-7 хоногийн дараа цогц нь олдох үед энэ мэдээ улс даяар олон хүний зүрхийг шархлуулж гэр бүлийг нь бүрэн сүрүүлв. Гэхдээ эмгэнлэгч бүрч төвчхийн аргагүй болгосон зүйл нь түүний амийг хүнээсэн хүн Хуангагийн ойр дотны итгэж явсан хүн байсан явдал байсан. Тэгвэл тэр хэн байсан бэ? Хуанга түүнтэй хэрхэн танилцсан бэ? Мөн яагаад ийм аимшигтай хувь тавилан түүнийг хүлээж байсан юм бол? Хуанга 1996 оны 9 сарын 26-нд Хятадын Фужиан мужид төржээ. Түүний эцэг эх болох хан охтнууд хоёулаа тариачин гаралтай бөгөөд Фужиан мужийн Пужоу хотод амьдардаг байв. Тэд 1995 онд гэрэлсэн бөгөөд удалгүй Ханганг төрүүлжээ. Гэвч Хуангаг төрсний дараах нь түүний эцэг Чинжүүн илүү сайн боломж хайж 1996 онд Сингапур руу хууль бусаар цагаачилсан. Тэнд тэрээр Пир Пананг бөөний худалдааны төвд хүнсний ногоос авлах ажил хийж эхэлсэн байна. Гэвч холын зай, амьдралын хүнд нөхцөл тэдний гэр бүлд дарамт туулжээ. Эхнэр Шүүийн нөхрөө Сингапурт өөр эмэгтэйтэй явуулсан болохыг мэдээд хүн чийдвэр гарган гэрлэлтэд цоцлуулахар болжээ. Ингэснээр Хуангагийн асрамж ээжд нь үлдсэн байна. Дараа нь Шүүийн дахин гэрлэж нэгэн бизнесментэй амьдралаа шинээр эхлүүлжээ. 2003 онд тэрээр дахин нэг охин төрүүлж Хуанга нэг дүүтэй болсон байна. Мөн 2003 онд Шүүийн Хуангаг дагуулan Сингапур руу бүрэн нүүж ирсэн. Тэрээр охиндоо сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд Сингапурт амьдрахаар ирсэн байна. Сингапурт ийм байдлаар хүүхдээ дагуулan нүүн ирж хүүхдээ сургуульд сургахын тулд хамт амьдардаг ээжийг Пэду Мама гэж нэрлэдэг. Шүүийн Хуангагийн хамт өөрийн ажилдаг бөөний худалдааны төвд амьдардаг байж. Тэд жижигхэн орон сууцнд амьдардаг, зарим үед бусад түрээслэгчдтэй хамт байлаж байв. Хуанга охин удалгүй гинтэй баг сургууль болон бөөний худалдааны төвийн орчинд танил болсон хүүхэд болжээ. Түүнийг нийтэж ухаалаг, өөртөө итгэлтэй охин гэдгээр нь хүмүүс мэддэг байв. Тэр ч насандаа байлгүй юр бусын бие даасан нэгэн байж. Тэр сургуультай ганцаараа явж ойролцоо хоолны газарт хооллож бүр хөршүүддээ зориулж хоол хүртэл хийдэг байв. Түүний бие даасан байдал үнэхээр өндөр байсан бөгөөд нэг удаа бүр ганцаараа Хятад руу буцаж аялж байсан нь түүний хэр зэрэг төлөвсөн өөртөө найдаж чаддаг хүүхэд байсныг харуулна. Тэрээр олон хүний хайртай хүүхэд байсан. Ойр орчмын хүмүүс түүнийг өөрсдийн хүүхэд шигээ харилдаг байж. Гэвч ээж нь болох Шүүийн Сингапур дахь үүрэг хариуцлага болон Хятадын Фужиан мужид үлдсэн өөрийн хүүхдээ эргэж очих хэрэгцээ хоёрын хооронд байнга хуваагддаг байсан. Тиймдээ Шүүийн аялж явах үед Хуанга заримдаа хөршүүд эсвэл бусад асран хамгаалагчдын халамжинд үлддэг байж. Энэ нөхцөл байдал зарим хүмүүст ээж нь хүүхдээ яаж юм удаан хугацаагаар ганцаараа нь үлдээж чаддаг байсан бол гэсэн асуулт төрүүлж болох юм. Гэхдээ Шүүийн Хуангаг харж хандах хэн нэгэнд гүнээ итгэдэг байсан байж болох бөгөөд энэ нь Хуангаг багасаа өөртөө найдаж бие даасан болоход нь нөлөөлсөн бололтой. Охин бага наснаасаа өөрийгөө авч явахд суралцсан. Ингэж Хуанга улам бие даасан бусдаас бага хамааралтай хүүхэд болж өссөн байна. Тэдний амьдралын нэг үед Хуанга болон ээж нь Туклоу гэх залуутай хамт нэг байранд амьдарч байж. Туклоу Малайзаас гаралтай бөгөөд илүү сайн амьдралын боломж хайж Сингапурт ирсэн хүн байв.
Энэ үедээ ч Хуанга охин Туклаутай дотн нийтж харилцаад явуулсан. Хуанга түүнийг хятад хэлээр шүү өөрөөр хэлбэл авгах гэж дууддаг байж. Тэднийг зах дээр хамт явж байхыг хүмүүс олонтоо хардаг байсан. Гаднаас нь харахад тэдний харилцаа халуун дулаан аз жаргалтай мэт. Гэвч энэ бүхний цаана бяцхан Хуангагийн амьдралд аимшигтай аюул нуугдж байжээ. Охины 8 насны төрсөн өдрөөс ердөө 1 хоногийн өмнө буюу 2004 оны 9 сарын 27-нд ээж нь төрлөх нутаглууга 2-7 хоногийн аяллаар явсан байна. Хэдий хол байсан ч ээж охин хоёр холбоотой байсаар байв. Тэдний хамгийн сүүлийн ярианы нэг нь 2004 оны 10 дугаар сарын 10-ны үдээс хойш болсон байна. Хуанга ээж рүүгээ залгаж шаахай болон электрон англи хэлний тойл авч өгөхийг хүсжээ. Тэдний яриа бараг 6 минут үргэлжилсэн байна. Утсаас салгахдаа аль аль нь энэ яриа тэдний хамгийн сүүлийн яриа болно гэдгийг мэдээгүй. Тэр өдөр буюу 2004 оны 10 дугаар сарын 10-нд Хуанга сургаггүй болжээ. Түүнийг хамгийн сүүлд бөөний худалдааны төвөн ойролцоох хоолны газарт хүмүүс харсан байна. Гэрчүүдийн хэлснээр тэр хөл нүцгэн цэнхэр жинсэн хүрэм шорт өмссөн байж. Түүний өмссөн хувцас тухайн нөхцөлд ердийн бус санагдсан байна. Түүнийг амьд байхыг хамгийн сүүлд харсан хүмүүсийн нэг нь кофений газрын ажилтан CB Лин байлаа. Тэр Хуангаг хажуугаар нь өнгөрөхийг харсан бөгөөд охин шахаагүй байгааг анзаарч хайцсныг нь асууж. Хуанга түүн рүү зүгээр л инээмсэглээд цааш явсан байна. Энэ нь түүнийг сургаггүй болохоос өмнөх хамгийн сүүлийн мэдэгдэж буй харилцаа байлаа. Удалгүй хүмүүс Хуангаг алга болсныг мэдснээр айдас газар авчээ. Гэр бүлийн найз нөхөд маш их санаа зовж ээж шүүинтэй холбоо барьсан байна. Шүүин даруй Сингапур руу буцан ирж охиноо хайж эхэлжээ. Удахгүй цагдаа болон энгийн иргэд хамтран оролцсон улс даяар өрнсөн эрлийн ажиллагаа эхэлсэн байна. Цагдаагийн алба хаагчид өдөр тутмын эргүүлээр явахдаа Хуангагийн зургийг авч явсан. Харин шүүин байрлагын талбай шууд зэрэг боломжтой бүх газрыг өөрөө хайж таарлцсан хүмүүрээс охиныг нь харсан эсхийг асууж байв. Гэвч хариулт бүгд адилхан байлаа. Хинч Хуангаг хараагүй байсан. Нэг удаа шүүин эгчийнхэн зүүтэнд Хуанга уултай газар хавчуулагдсан байна гэсэн зүйлийг сонсоод охиноо тэнд байж магадгүй гэж боджээ. Тэгээд ээж нь Букид тийм ах гих толгодыг бараг ганцаараа самнан хайсан байна. 3-7 хоног өнгөрсөн ч ямар ч үр дүн гарсангүй. Гэсэн ч шүүин найдвараа алдахыг хүсээгүй. Хуанга хаах ажиллагаа зөвхөн гэр бүл ойр орчмын хүмүүсээр хязгаарлагдсангүй. Имлэг түргэн тусламжийн байгууллагууд хүртэл дайчлагдж санаа зовсон иргэд мэдээлэл өгөхийг уриалсан байна. Зарим хүмүүс Хуангагийн талаар мэдээлэл өгсөн хүнд шагнал амлаж байв. Тэтгэврт гарсан нэгэн бизнесмен 10,000 Сингапур долларын шагнал зарласан бөгөөд өөр нэг Сингапур иргэн $55,000 нэмж амласан байна. Мөн такси үйлчилгээний Comfortdale Grove компани жолооч нартаа Хуангаг хайхад туслахыг уриалжээ. Эрлийн ажиллагаа Сингапурын хилээрч зогссонгүй. Малайз руу хүртэл тархаж 30 таксины жолооч машиндаа Хуангагийн зургийг байршуулан явсан байна. Тэдний зорилго нь охиныг хаа нэгтээ харсан хүн байвал мэдээллийг өгөх боломжийг нэмэгдүүлэх явдал байсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа эхлээд 7 хоног өнгөрөхөд с жиг Туклау руу чиглэж эхэлжээ. Энэ нь өнөөх тэдэнтэй хамт амьдарч байсан Малайзаас ирсэн залуу. Түүний Хуангатай ойр дотн байсан харилцаа нь цагдаагийн анхаарлыг татсан байна. 10 дугаар сарын 19-20 Сингапурын цагдаа Туклауг мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд байцааж. Тэрээр Малайзын паспортаа сайн дураараа хураалган өгж мөрдөн шалгалтанд хамтран ажиллахаар болсон байна. Гэвч Туклау гинэт нэгэн хачирхалтай мэдүүлэг өгсөн. Тэрээр Хуангаг 4 бүлэглэлийн гишүүн хулгайлан авч явсныг өөрөө харсан гэж мэдүүлсэн байна. Энэ түүх чухам цагдаагийнхны анхаарлыг улам их татжээ. Удалгүй бүрц сэжигтэй зүйл болсон. Туклау боломж гармагц Малайз руу зугтсан байна. Түүний гинтийн зугтал цагдаагийн сэжгийг улам нэмэгдүүлв. Түүний үйлдэл илт сэжигтэй байсан тул мөрдөн байцаагчид түүхтээр анхаарлаа бүрэн төвлөрүүлжээ. Ингээд 2004 оны 10 дугаар сарын 30-нд 9 хоног оргон зайсны эцэс Туклау Малайзын Пенанг хотын цагдаад өөрөө бууж өгсөн байна. Түүнийг удалгүй Сингапур руу нисгэн авчирчээ. Тэрээр яагаад гинэт зогтсон тухайга тайлбарлахдаа цагдаа нар өөрт нь дарамт шахалт үзүүлж албадсан учраас зогтсон гэж мэдүүлсэн байна. Эхэндээ Тук өөрийн түүхэндээ хатуу зогсож байв. Тэр Хуангагийн алга болсонд ямар ч холбоогүй гэж зүтгэжээ. Түүний хэлснээр Хуангаг хамгийн сүүлд харахтаа түүнд ердөө 2 ширхэг манго өгөөд явуулсан аж. Түүний аав болон эхнэр нь хүртэл Тукийг буруу зүйл хийх боломжгүй хүн хэмээн өмгөөлж байсан.
Түүх мөн шүүийн ээжийн зовлонг ойлгож байгаагаа хэлсэн. Тэр охиныг өөрийн төрсөн хүүхэд хайрладаг байсан гэж хүртэл мэдүүлсэн байна. Гэвч цагдаа нар түүнд улам хүчтэй шахалт үзүүлж, байцаалд үргэлжлэх тусам Түүклаугийн түүх задарч эхэлсэн байна. Удалгүй үнэн ил гарсан. Түүх эцэст нь Хуангагийн эсрэг үнэхээр аимшигтай зүйл хийснээ хүлээн зөвшөөрчээ. Тэр алга болсон өдөр Хуанга 2 хамт байсан гэдгээ хүлээсэн байна. Тэр охиныг Манго өгнө гэж хуурч дагуулan явжээ. Дараа нь Түүх нэгэн аимшигтай санаа бодож олсон байна. Тэр үүнийг онцгой нуугдаж тоглох тоглоом гэж нэрлэжээ. Гэвч энэ нь жирийн хүүхдийн тоглоом байгаагүй. Түүх охиныг хуунцар олсоор хүлж гэрлээ унтраасан байна. Түүний тайлбарснаар охин өөрийгөө тайлж амжаад Түүхийг тоож дуусаад гэрлээ асаахаас өмнө гарч чадвал тоглоомд ялна гэж хэлсэн байна. 8 настай хүүхэдтэй насанд хүрсэн хүн ийм зүйлийг тоглоом гэж нэрлэн тоглоулна гэдэг өөрөө төсөөлөхийн аргагүй зүйл. Гэвч Түүхийг хэлснээр тэр тоглоомын үеэр гинэт чанга дуу сонссон байна. Гэрлээ асаадал Хуанга шалан дээр хэвтэж таталт өгч байж. Охин том ангайсан амных нь булангаас цус гарч байсан гэж Түүх мэдүүлсэн байна. Түүний хэлснээр Хуанга толгоогоо зогсон бөгөөд гимтэл нь үхэлд хүргэсэн гэж тэр бодсон аж. Гэвч хүүхэд таталт өгч амь тэмцэж байхад жирийн хүний хамгийн ихний хийх зүйл нь түргэн тусламж дуудах. Харин Түүх тэгээгүй. Харин тэр Хуангаг аврахын оронд аимшигтай шийдвэр гаргажээ. Түүний хэлснээр Хуангагийн зовлонг дуусгахыг хүсэн учраас түүнийг боомлж хөнөөсөн байна. Гэхдээ үүгээр зогсоогүй. Тэр охины хүзүүн дээр 3 удаа гიშгэж үнэхээр нас барсан эсхийг баталгаажуулсан гэж мэдүүлжээ. Үүний дараа болсон зүйл бүрч аимшигтай байлаа. Түүх гимт хэрэгэ нуухын тулд охины хувцсыг тайлж хуруугаараа бэлгийн халлах хийсэн мэт үйлдэл гаргажээ. Түүний зорилго нь охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэт харагдуулах явдал байсан байна. Шүүх хурлын үеэр Түүх эдгээр үйлдэлээ хүүхдийн хэмжээтэй манекен дээр хийж үзүүлсэн. Гэвч Түүх үүгээр дууссангүй. Тэр охины цогцыг 9 давхар хуванцраар ороож. Дараа нь жижиг ногоон картон хайрцагт хийхийг оролдсон байна. Хайрцаг нь хүний бие багтахааргүй жижиг байсан тул Түүх цогцыг хүчээр чихэж хийх хэрэгтэй болсон. Тэр хайрцагт нуусныхаа дараа өөрийн байр руу буцаж очоод юу ч болоогүй мэт зурагт үзсэн байна. Дараа нь хэргийн газарт буцан ирж хайрцгийг Таула Бланк хил рүү аваачин хайжээ. Тэр хайрцгийг хизээж олдохгүй гэж найдаж байсан байна. Түүхийг хэрэгэ хүлээсний дараа цагдаа нар шууд эрлийн баг байгуулж өнөөх Бланка хилийг самнан хайжээ. Ердөө 30 минутын дараа өглөөний 10 цаг 30 минутын орчимд тэд өтгөн урамлын дор булсан хайрцгийг олсон байна. Хайрцгийг скотчоор битүүмжилсэн байсан бөгөөд дотроос нь өмхий үнэр гарч байж. Дотор нь жижиг охины нүцгэн цогц байсан бөгөөд маш жижиг хайрцагт багтаахын тулд өвдгийг нугалж бүхтийсэн байрлалтай хийсэн байв. Цогцос маш их язарсан байсан тул шинжилгээ хийж байж Хуанга мөн эсхийг тогтоох шаардлагатай болсон. Задлан шинжилгээгээр охины толгой дээр хид хідэн хөхрөлт илэрчээ. Мөн тэр таталт өгсөн байж болохыг харуулах шинжүүд илэрсэн байна. Түүний хил гэмтсэн, бөөлдсөн, мөн гэдэс доторх зүйлээ өөрийн эрэхгүй гаргасан шинж тэмдэг байжээ. Гэвч цогцос маш их муудсан, мөн хангалттай нотлох баримт үлдээгүй байсан тул охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсхийг эцэст нь тогтоох боломжгүй болсон байна. Ингээд 2005 оны 7 дугаар сарын 11-нд Түүклаугийн шүүх хурал эхэлжээ. Шүүх хурал нийт 14 хоног үргэлжилсэн. Харин Түүх өөрөө гэрчийн байранд сууж өөрийгөө өмгөөлөөгүй. Харин түүний өмгөөлөгч сэтгцийн эмчийн мэдүүлэгт тулгуурлан түүнийг өмгөөсөн. Сэтгцийн эмч хэлэхдээ Түүх хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээх чадваргүй байсан гэж үзсэн байна. Эмчийн хэлснээр Түүхийн үндэслэлгүй, тогтворгүй зан авир, ялангуяа охиныг боомлсон үйлдэл нь шизофренитэй холбоотой байх боломжтой аж. Өөрөөр хэлбэл Түүх хийж буй зүйлээ бүрэн хянах, хийсэн үйлдэлийнхээ ноцтой байдлыг ойлгох чадвар нь буурсан байж магадгүй гэж өмгөөллийн тал үзжээ. Гэвч прокурорын тал өөр байр суурьтай байлаа. Өмгөөлөгчдийн талын сэтгцийн эмч Түүхийг шизофрен болон бусад хүнд хэлбэрийн сэтгцийн өвчтэй байсан гэсэн санааг няцаасан байна. Прокурор хэлэхдээ Түүх өмнө нь ямар ч сэтгцийн өвчний түүхгүй байсныг онцолсон. Мөн хүн гэмт хэрэг үйлснэхээ дараа л гинэт шизофрентэй болно гэдэг тайлбарт эргэлзэж байлаа. Түүнчлэн Түүхийн үйлдэлүүд эмх замбраагүй, хяналтгүй байгаагүй гэж эмч тайлбарласан байна. Хэрэв хүн төөрөгдөл хий үзэгдлийн нөлөөнд байсан бол үйлдэл нь эмх замбраагүй байх магадлалтай. Гэтэл Түүх охиныг хэрхэн хөнөөсөн, цогцсыг хэрхэн нуусан, дараа нь хэрхэн зогцсон зэрэг бүх зүйлээ урьдчилан бодож, төлөвлөж маш нарийн гүйцэтгсэн байлаа.
Эцэст нь 2005 оны 8 дугаар сарын 27-нд шүүгч Түүхийг хүн амны хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноожээ. Түүх ялын эсрэг давж заалсан боловч 2006 оны 1 дугаар сард Сингапурын давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа Түүхийн гэр бүл болон найз нөхөд түүний амийг аврахын тулд сүүлчийн оролдлого хийжээ. Тэд Сингапурын ерөнхийлөгч Си Натанд өршөөл үзүүлэх хүсэлт гаргасан байна. Хэрвээ өршөөл үзүүлсэн бол Түүхийг цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх боломжтой байж. Гэвч 8 сарын дараа тэдний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Ингээд Түүхийн цаазаар авах ял хэвээр үлджээ. 2006 оны 11-р сарын 3-нд Түүх Лоу Чанги шоронд цаазаар авахулжээ. Тэрээр цаазуулахынхаа өмнө өөрийн нас барсны дараах сонинд нийтлэгдэх зургийг хүртэл өөрөө сонгосон байна. Тэр гэр бүлийнхнийхээ авчирсан шинэ хувцсыг өмссөн байж. Харин шүүхийн дараа охины сэрэмжлүүлэх ёслол болон оршуулгад олон мянган хүн оролцсон байдаг. Түүний эмгэнэл Түүх олон хүний сэтгэлд гүн ул мөрөө үлдээсэн байдаг. Олон хүн охиныг дурсаж түүн зориулан бэлэг авчирсан байлаа. Тэдний дунд чихэр цэцэг болон охины хамгийн дуртай Hello Kitty-гийн эд зүйлс байж. Гэвч түүний үхлээс ашиг олохыг оролдсон хүмүүс байсан ч буруугүйнэгтэй. Зарим хүмүүс охины хэрэгтэй холбоотой тоонуудыг суглаанд ашиглан бооцоо тавьж байж. Энэ нь үнэхээр сэтгэл түгшээсэн үйлдэл байв. Бүр зарим хүмүүс шүүхийн ээжийн талаар муухай зургал тарааж тэр өөртөө зориулж хандив цуглуулж байгаа эсвэл өөр хүнтэй явуулдаж байгаа гэх мэт худал зүйлс ярьсан байна. Энэ нь хүүхдээ алдсан ээжийн уу гашуун дээр нэмэгдсэн үнэхээр харгас өвчтөе хандлага байлаа. Охины амийг хөнөөсөн хэрэг Сингапурын ард иргэдийн ой санамжинд үрдүүлсэн. Энэ хэрэг зарим хүмүүсийн дотор ямар харанхуй зүйл нуугдж байдгийг сануулсан. Хүнийг үнэхээр юу хийх чадвартай гадаас нь хараад мэдэх боломжгүй. Түүх Лоугийн хийсэн үйлдэл бол үнэхээр аимшигтай зүйл байлаа. Нийгэм бүхэлдээ хүүхдүүдэд хамгаалахын тулд хамтран ажиллаж тэдний аюулгүй байдлыг хангах ёстой. Энэхүү охины түүх бол зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл биш юм. Энэ бол хүүхдийн чинь эргэн тойронд байгаа таньдаг гих тэдгээр хүмүүс аюултайч байж болох сэрэмжлүүлэг. Аюул гэдэг үргэлж танихгүй хүнээс ирдэггүй. Заримдаа аюул бидний итгэж ойр дотн харилцдаг хүний дүрээр гарч ирдэг. Хуанга алга усны дараа түүнийг хайсан хүмүүсийн тоо асар олон байлаа. Цагдаа, таксины жолооч, эмнэлгийн ажилтнууд, жирийн иргэд, бизнес эрхлэгчидгээд олон хүн түүнийг олохын төлөө нэгдсэн. Тэдний олонх нь Хуангаг амьд олдно гэсэн итгэлтэй байсан. Гэвч 3-7 хоногийн дараа тэр итгэл үнэмшил үннээр солигдсон. Хуангагийн цогцолдсон, түүний амийг хөнөөсөн хүн тодорхой болсон. Шүүх түүнийг гэм буруутай тооцож эцэст нь цаазаар авах ял гүйцэтгэгдсэн. Гэвч ямар ч ял өгсөн бай охиныг ээжд нь буцааж авчирч чадахгүй. Түүний амьдрал дөнгөж эхэлж байсан тэр 8хан настай бяцхан охин байж. Хуанга охины хэрэг Сингапурын түүхэнд мартагдашгүй хар тол болон үлдсэн. Энэ нь хүүхдүүдэд хамгаалахдаа бид хизэж хайхамжгүй байж болохыг сануулсан хэрэг байлаа.